За энэ төсвийн хүрээний мэдээлэл гээд нэг ийм хідэн тоог ингээл ярьж байгаа л тэгэл баталдаг юм л да. Сангийн амнаас ингээл нэг жил өх оруулж ирдэг, нэг 7-8 тоо оруулж ирдэг. Тэгээ баахан маргаж байгаа л ингээл баталдаг юм. Гэхдээ энэ нь бол нөгөө бусад баримт хүчтэйгээ угаасаа нэг уйлддаггүй юм байна. Үндсэн чиглэлтэйгээ уйлддаггүй юм, төсөвтэйгээ уйлддаггүй юм, төсвийн тодтолтойгоо уйлддаггүй юм. Тухай үед нь өөрчлөл ингээл яваал байдаг. За энэ удаагийнх 17 оных бол бүр одоо хэцүү байна. Сая энэ гишүүдийн хэлээд байгаа юм чинь 17 онд 6.6 их найдын өртөө. Төсвийн орлого нь 5.9 их найд. Төсвийн алдагдал нь 2.6 их найд. Тэгээд тэр өчигдөр би асуугаад байсан хувийн хвшлийнхний төлөх нь хэдийн. За тэр бол тустай юм байна. Тэр инхээр бүр одоо Монгол улсаас гарах юм бол нэмэгдэнэ. Тэгээ энэ ийм байдалтай үед бол нэг ийм тоонуудыг яриад байгаа шүү дээ. Яа ханаасаа мөнгө олох гэдэг. Гаднаас яг олж ирнэ гэл яваалгаа. Тэгээ тэр нь одоо ямар утгатай мөнгө орж ирэх юм бас мэдэхгүй. Би бол энийг төсөв mëсв ярих одоо энэ жилийн одоо энэ 17 оны төсөв энэ тэрийг ярихад нэг хэдэн асуудлуудыг л тодорхой олгомоор л санагдаад байна. Энийний цаана их мөнгө нуугдаад байна гэж бодож байгаа. Нуугдаж байгаа. Боломж байна, орлогын боломж байна. Энийг бас би нэлээд яриад байгаа л да. Жишээ нь одоо ийм асуудал байна. Энэ 5 толгой байна. Чалкагийн өрийг төлөөд нэг л өдөрт төлөө 680 машин лавруулшаа өдөр шөнө үнэ өрсөөгөөд байсан чинь одоо өшөө хахад 100 сая долларын өрөөлж байна л гэж. Одоо энэ угаах үйлдвэр тэр нь хувийн угаах үйлдвэр байгаа. 30% ашигладаг 70% нь 5-7 өрсөйг угаая гэхээр үгүй гэдэг. Ингээ Винсвэ гэдэг нэг компани ороод ирсэн. Манайхаас $27 аваад цааш нь угаагаад $70 зараад ингээл бид нар бол яаж чадахгүй ингээ сууж. Энэ одоо ямар ч. Энэ Эрдэнэтийн 49% байна. Энэ одоо 3 сар өнгөрлөө шүү дээ. Энэ Ямдаржийн бухимдаад байгаа үнэ шүү дээ. Энэ ямар учиртай болсоо тэр нь авчаад одоо ингээд түүзийнхэн хуралч гэсэн ирдгөө ингээ яваад байна. Энд чинь ард түмний хөрөнгө шүү дээ. Хууль зөрчөөд энэ чинь автсан байна шүү дээ. Монгол улсад үйлчилж байгаа бүх хуулийг зөрчөөд автсан байна шүү дээ. Гэхдээ энийг одоо учрыг олмоор шүү дээ. Эний чинь цаанад орлого байна. Тэр оюу толгой гэж сая даваасраа ярьж байна. Монгол улсын төсвийн орлоготой тэнцэх хэмжээний борлуулалт хийдэг хэрнээ 6% татвар. Ачаал нь бол 6%. Энд чи зүгээр авчих шүү дээ бас. Энэ яагаад ингэж байгаа? Векслийг 672 тэрбум төгрөг ингээ бичээд өгсөн байна. Зүгээр л ингээл авчих шүү дээ. Ажил хийсэн хийгээгүй тэгэл ингээл бичээ өгсөн. Ингээл авчих. Концесс гэдээ бас ахаад одоо сая хийдэг чинь 1.8 их найд. Энэ яагаад ингэж байгаа? Энэ хөгжлийн банкны асуудал байна. 1.3 их найдын эдсэн уусан зөрчилтөнд чинь одоо байж байна. Хингэдсэн. Энийг одоо ил тод болгомоор байна. Эний чинь цаана бас орлого байна. Нийгмийн даатгалын сан байж байна. Одоо Эрдэнэ сайд мэдэх байх. Яагаад тэр арилжааны банкуд хадгалуулж исэн чөлөө төлтөгдлийн мөнгө 11.8% хүүтэй байсныг сонгуулийн өмнө яагаад 9% хүүтэй болгоод 3 шахмын хувийн хүү алга болцсон. Тэрний мөнгө хаа байна? Тэгсэн Эрдэнэ нийгмийн даатгалын сан мөнгөгүйгээд ингээ яваад байгаа. Энэ үн тогтворжуулах хөтөлбөр байна. 4 их найд төгрөг хэвлээд ингээ гаргасан. Тэрийг мөнгө авсан улсууд төлсөн юм уу? Хүүтэн төлсөн үү? Зориултын дагуу ашигласан уу? Энэ байж. Сая Нямдарж бас ярьж энэ 34 км замыг тодруулах юм. Нэг төсвийн гишүүн тодруулах юм уу юу? 1 минут. За. За сангийн сайд хариулъя. За нэг төсвийн гишүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдээллийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Дөрөвжих хурал батлаагүй юм байлээ. Тэгээ одоо нөхч оруулж байгаа улс төрчид янз бүрийн яриад байгаа. Тухайн бүрдний өөрчлөлт гэдэг ийм шүүмжил дагаж байна. Тантай би санал нэг байна. Гэхдээ энийг бол яг энэ удаагийн нөхцөл байдалд, өөрсдийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал магадгүй энэ 17 оны төсөвд тодтол хийхийг үгүйсэхгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Урьдчилан олон одоо асуудлын хариу тодорхойгүй байгаа учраас ийм байдал үүсэж байна. Энийг бол 1 жилийн дотор бол шууд хийчихгүй юм шиг байна. 2-3 жилийн дотор системтэй явж энэ бодлогын алдаануудыг засчааж ийм байдал гарах байх.
Зүгээр энэ шинэ засгийн газраас баримталж байгаа бодлого бол урьдчилан таамаглаж болох ийм бодлогыг явууя. Жишээлбэл бид нэр 2011 онд 17% эдийн засаг өсөлж ясан гэж ярьдаг. Гэтэл энэ 16 онд бид нар 1.3% байгаа. Ингээд савлаад байхаар бүх юмыг урьдчилан тооцоолоход бэрхшээлтэй байгаамаа. Шинэ засгийн газраас нэг дунд хугацааны төгсгөл гэхэд юу хүсэж байгааг гэвэл жилдээ нэг 6-аас 8% өсөлттэй байдаг. Энэ нэг доор хаяж нэг 8-аас доошгүй жил үргэлжилдэг ийм хөгжлийн суурийг тавихын төлөө явж байгаа гэдгийг танд хэлье. Энэ 5 тулгаа Эрдэнэс 5 тулгаа компани Чалко компанид төлөх өрн одоогийн байдлаар нэг 95 орчим сая доллар байна. Анх 350 сая доллар зээлж авсан. Өнгөрсөн засгийн газрын үед энэ Чалкогийн яриатай асуудал дээр нэлээд хүндрэл гарсан учраас одоо энэ өр төлбөр гүйцэд төлөгдөөгүй ийм байдалтай байна. 27 орчим доллараар нөөцний үн унжаах үед бол ом дээрээс 27 орчим доллар борлуулж асны үе бий. Одоо бол жоохон нэмэгдээд бүгд найрамд хятад тусын зах зээл дээр нөөцний үн нэмэгдэж байгаа учраас одоо энэ дагаад нэмэгдэх байгаа гэсэн юм хүлээлт байна. Энэ талаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дараагаас бас тодорхой мэдээлэл танд хүргүүлье. Эрдэнэтийн 49% талаар бол ажлын хэсэг төгөлтэй гаргаад засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улсын их хурал дүргэн барьсан. Одоо ингээд улсын хурлаар хэлцэх байх уу? Инг төвшин гишүүн тодруулах 1 минут. Байна. Энийг төрөлмөр л байна л да. Энэ юмнуудыг одоо шалгадаг, тогтоодог юмнуудаа бол төрөлмөр байна. 4 сар өнгөрчлөө шүү дээ сонгуулиас хойш. 4 сар. Угны төсөв орж ирэхээс өмнө энэ юмнуудыг зарим нь ядахта цэгцэлдсэн байх л ёстой л. Орлого их нуугдж байгаа цаана боломж их байна. Энийг шахавч харах хэрэгтэй байна. Тэгэхгүй тэгээ нэг салин хасан татвар нэвнэ гэдэг юм бол тэр бол хангалтгүй. Хоёрдугаарт энэний цаана бол гэмтэргийн шинжтэй юмнууд байна. Энд чи илт харагдаад байна шүү дээ. Гэхдээ тэр улсуудаа бол тэгэл явуулах хэрэгтэй шүү дээ. Төрүүчийн 4 жил гэхээр ардчилсан нам гэж хараад байж байгаа. Тэгвэл тэр ардчилсан нам гэж бол хавтахаар болохгүй. Тэн дотор чин шудраг сайн улсууд их бий. Тодорхой албан тушаалтнууд байгаа шүү дээ. Тэр улсуудаа одоо сарватал нь бариад авах хэрэгтэй шүү дээ. Манай намаас ч гэсэн орсон байдаг юм бол толгой илэх юм байхгүй шүү дээ. Тэр улсуудаар энэ өрөө дарвалмар авна шүү дээ. Энэ орлогыг За бэлэгт гишүүн. Монгол